Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Энэ бол Мишель. Маргааш түүний крашийн төрсөн өдөр болохоор юу өмсгөө шийдэж чадахгүй тээнгэлцэн зогсож байгаа нь энэ. Хамтдаа түүний сонголтыг харцгаая. Наад хувцс чинь биш юм биш үү? Ийм дарах хувцс өмсгөр чинь хэн тоодیں۔ Ийм топ өмсөд улаан трикот татаад өндөр өсгийд өмс. Яг болно. Зүгээр дарах хувцсалцгаа. Хүсээ цэвэрхэн шүлжээд тэгээд ингэр замаа нэг битээ тийм амар задгаа тавь. Тэгээд жоохон урт тормоо өмсчүүл зүгээр хаа. Тэгсэн тэгээд задгаа хувцсалахаар яг үндэ анхны болцоо тийм хүмстэй санагдахгүй хаа. Тэгэхээр гоё эмхтэлэг дараахан хөөрхөн болоо л гэж. Октын болцооны хувцсалтанд бурхан хүртэл эргэлцэх юм да. Хоёр Мишелийн сториг харсан уу? Яаж вэ? Нэг амьлуулн юу члээ нэг тийм хөхтэй стори хийсэн байсан шүү дээ. Гайг байгаа. Цаачаа ойрд жоох юм ороод тахшуулсан баха. Дурлцсан юм шүү. Хослон дуул ижилүү. Уянгаа илтэй өнөд хийсэн шин. Тэр сүүх үү? Надад шоколадтай тийм Би шоколад байна. Дүүл би сүттэй. Сайн оохтоо. Сайн уу? Би соруулаа марцсан. Юу хослон дуул? Юу дурлах? Нэг асуудал гараад байна. За. Манай краш яасан гэж? Яас. Намайг төрсөн өдөртөө урьдсан. За. Тэгээд юу өмсгөө одоо ингэ мэдгүй сууж юм. Зүгээр шин палаж авал өмсөж. Гээ гой палаж олдохгүй лээ. Тэгвэл тэгэл байгаа хувцснаас хослуулаад өмсөж. Байгаа нь? Яй. За вэж надад нэг санаа заяа. За. Та гаруу тэнд уух зүйл шейк мэг гэж би гэлс явчихдаг. Хөөе. Наад цэцгээ чинь чамд санаа зовоод хувц авахаа гарч байгаа юм шүү. Үгүй ээ, энэ минь хувц авах мөнгө байхгүй шүү дээ. Гэтэ цэцгээ сая зүгээр юу яц баха? Амттай авах гал явсан баг. Гэтэ хэдүүлэгээс цахаасан биелүүлээ явахгүй бол цааш уурлаад байна шүү дээ. Өнөөдөр ямар шейк хийх вэ? Цүнхээ мартчихсан. Яг ингэдэг байхгүй. Яа. За. Хэдүүлээ ямар шейк хийж явах вэ? Энэ идэ алийг сонгох уу? Интортог өнөөдөр сонгочих уу? Тэгээ алинтай чи тийм. Тэгээ. За би тэгвэл энтороо задлчих. За. За хоёулаа энтороо задлаа. Би зүгээр зогсчих уу? Чи аль мэрч. Чи. Ханаас нэг. Окей. Энд чинь нэрээ хоол боловсруулахад сайн гэдсэн тийм. Гэхдээ энийг хоёр төрлөөс нь хийчих үү? Аннаастай бас төрөл гэж байгаа. Тэгвэл энэ байгаа аннаастай бас нэг. хоёр ихтэй энэний аль төрлийн дуртай вэ? Манго. Би бас мангот. Тараг сүү хоёрыг хооронд нь хольж олд юм болов уу? Хоёр тэгж хийж үтнэ үү? За тэр тийм хамаарсахгүй хаа. За. Болгон. Ер нь харгийг нэг юм унттай болохгүй. Тэгвэл энэ хоёр төрлийн йогуртын дээрээ алим төсөөд хийчих үү? Тийм яг аяганаар ингээ гой тойруулаад За тэгээд. За таны алим болчвол шууд миксерч дөө. Чи ирчихсэн. Би жоохон юм бодоод. Нөгөөтэй маргааш яасан бэ? Жижигхэн юу өмсөх вэ? Юу очих юм уу? Блендерт нэст. Хоёроо маргааш тэгээ крашны ямар бэлэг авч очих уу? Гэтэ эрэгтэй хүмүүс ойрт амар өнөртэй болсон байх тохиолдсон шүү дээ.
Үнэртэйсаа. Үнэртэйсаа. Нэрээ байж болох юм нэрээ тий. гэсэн шүү. Тэгээд ургуу өнрийг аваад очивол. За мэдгүй ямар ч юм дээ. Гоё амттай юм уучвал яг сэтгэл санаа зүгээр боллоо найзаа. За яг амттай минь хийчих шиг боллоо. Гэтэ одоо маргааш би яг яана. Яа. Та намайг яасан гэж бодож байна? Яасан? Би танарт бүр амар хэрэгтэй авчирлаа шүү дээ. Хүн. Ингэж бодож. Хин болоо. Боддоо. Манай крашиг аваад ирсэн. За арай. За Мишель их ч тусалах уу л. Мишель банаа тасалахаар студиэс стилист 10 ихчиг өрсөн. Сайн уу? За энэ суучих. Бидэд яг саяхан шик хийжсэн байхгүй. Тэгээ танаа энэгээр дайлаа. Ста хөрхөн баярлаа. Ямар хөрхөн ягаан гоё өнгөлөг студид. болохоор сүгээр байл. Бидний бүр таныг орж ирнгээд төсөөлөөгүй сууж байлаа. За бид нар болохоор ингээд Провитагаар гоё шейк хийсэн тань зориулж тэгээ та гоё амсаад үзэх үү? Би яг амсаж үзье. Айгу хараад чи айгу ам цангасан явцаа. Өнөөдөр болохоор бид эдийн өнөөдрийн дугаар ерөөдөө өсвөр насны охтуудад хамгийн их тулгамддаг хувцастай яах вэ? Стил имижийг яаж тодорхойлох уу гэдэг ч юм уу тэр талаар ярилцахаар өнөөдөр ингээд таныг урьсан байгаа. Тэгээд хэдүүлээ яг бид эдийн хувьд тулгардаг тийм асуудлуудыг хоорондоо ярилцаад тэгээд танаас гоё зөвлөгөө аваад Тэгээ. Тэгээд юм шейкний амт нь жоохон муухай байл хэлээрээ. Үнэн гэж хэлээрээ. Гоё штэ. Яг нэг тийм барлаг тэр. Энэ чевитэй юм уу? Нэг тийм гоё жимсэн бүр яг амтагдчихэв. Энтоор тэгээд хам борох цаарсан. Провитагийн Өстө тэгсэн мэт айгуу гоё ирүүлгээд айгуу сахар багтаа шүү дээ. Саяч би нэг юм амар сахар ихтэй юм дургуулахаар айгуу гоё. Мишель ихчэд нэг асуудал гарсан байхгүй юу? Мишель ихч краштай. Краш нь бас төрсөн өдөрт нь уурсан. Гэхдээ өмсөх хувцас байхгүй. Их толгардаг асуудал юм тий. Уул нь өмсөх хувцас бол байгаа л да. Байхгүй бол биш. Гэтэ нөгөө нэг зохицуулж хоршуулж чадахгүй. Тэгээд ингээд толгой доцоор баахан ингээ юм бэлдээд яах вэ гээд. Тэгээд ядж байгаа краш болох. Чи өөрөө болохоор ер нь өөрийнхөө стилийг яг одоо тий 18-т өөрөө хэрхэн тодорхойлох вэ? Жаахан замбараа биш. Хаяа нэг ингээл эмгтээлэг хувцсал хаяа нэг спортлог тэгэл ер нь тодорхойлж чадаагүй л явж байгаа. Ер нь л гэхдээ яг тийнейжер байхад тий өсвөр наснд байхад угаасаа бид нар эксперимент маш хийдэг шүү дээ тий. Нэг өдөр бид нар өөр нэг сэтгэл зүйтэй маргааш нэг өөр за эсвэл нэг дуртай дуучин маань нэг хувц өмсөд гараад ирэнгүүт тэр нь гоё харагддаг ч юм уу. Энэ бол угаасаа бид нар өөрсдөө хайж идэг учраас энэ насанд айл болох олон зүйлийг туршиж үзүүл гоё. Яг л энэ нас ч угаасаа биднэрт өөрийгөө хайх юм туршилтын одоо тийм нэг юм хугацаа гэж бол хэлж болно шүү дээ. За тэгээ нэг 25-аас хоошоогоо ер нь бол нэг хүний өөрийнх нь сэтгэл зүйч тогтоод бид нар хувь хүний хувьд ч гэсэндээ яг юм төлөвшөөд ирдэг учраас тэрнээс хойш яг стилний шал өөр байна. За 25 хүртэл миний бодлоор хамгийн юм гоё сонирхолтой фан яг тийм үе гэдэг байхгүй. Тэгэхээр би бол та хэдтэй зөвлөхдөө юуны түрүүн зөвхөн одоо энэ төрсөн өдөртөө ч гэхгүйгээр яг одоо энэ насан дээрээ аль болох яг нэг өөрийгөө би хин бэ гэдэг хайлттайгаа ижилхэн хувцтайгаа ч гэсэндээ яг тэр хандлагыг гаргаасай гэж бол зөвлөмөр байна. За тэгээд мөн дээрэс нь би нэг өөрчлөгч нартайгаа харьцахдаа хамгийн түрүүнд асуудаг асуулт нь чамд одоо style icon байгаа юу? Тэг ингээд одоо яг тэр хүн амар гоё хувцалдаг гэдэг одоо дуучин ч юм уу, жүжигчин ч юм уу, celebrity ч юм уу, эсвэл одоо инстаграмаар дагдаг нэг охин ч юм уу тийм хүмүүс нь ер нь хэн байна? Миний хувьд болохоор K-pop idol Jennie Blackpink-ийн Jennie хувцлууд амар гоё таалагддаг. Да. Ер нь аль Jennie бол бүр яг ингээд би Jennie шиг харагдах юм бол би бүр яг өөртөө супер ихтэй болно гэдэг хүн чинь Jennie. Тийм. Манай хувьд юу вэ? Тууд юм маань хувьд би нэг Бадмаа гэдэг хичүүд нь шүү дээ Instagram дээр рeel оруулаад тэр хичээгийн хувцлуудыг хараад ингээд
Оо, вау гэж боддог. Ер нь тэр ихчтэй төстэй хувцалтай юм уу да гэж боддог. Гэтэ яг хувцсуудаа авч эхлэх бол. Окей, ер нь бол ингээ хараад гоё inspiration авдаг юм шүү дээ. Чиний Надад одоо үздэг хүн байд юм дөө. сонсдог хамтлаг онцлог явж л шүү дээ. Дандаа K-pop айдалаад байгаа. Ер нь л та хэд үед ер нь K-pop айгу тийм хүчтэй нөлөө үзүүлдэг үү? Аха. Одоо нэг Cat's Eye гэдэг нэг хамтлаг бас Аа, байна. яг Тэдний бас хүсэлтээс та хэд үеийг бас айгу Данила дуртай. Ямчээ идэрсэн бас. Ганцхан солонгосон шүү дээ Тийм. Ганцхан солонгос. бас хөөрхөн тий. За таны хувьд ингээд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог хувцтай нь ингээд ер нь хамаардгүй гэдэг асуултыг эхлээд тавьмаар байна. За өнөөдөр чамайг анзаараад үзэх юм бол юм нэлээд сул хүүдтэй, тэгээ джинс үндтэй, тэгээ пүүцтэй байна тий. Тэгэнгүүт чиний үед юу гэлтэж байгаа гэхээр энэ бол хувцас болон биений зайч нь бидний одоо хэрхэн өнөөдөр би нийгэмд нээлттэй байна гэдгийг хардаг байхгүй. Хувцас маань илүү сул ах тусам бид нар илүү дотгошоогоо нийгмээс илүү зайтай байна гэсэн. Тэгэхээр хүүдий болон биенийхэн зайн дотор одоо нэг хідэн санаж байгаа даа шүү дээ тий. Тэр чинь чамайг ер нь бол илүү дотгошоогоо тэгсэн мөрчлөө илүү тухтай төвлөрөхийг хүссэн. За өнөөдөр магадгүй оролцож байгаа тий ажил дээрээ илүү одоо ингэж дотгошоогоо юм фокуст байх гэдэг шүү дээ. Ийм төвлөрөл сайтай байхыг илүүд үзсэн. Тэгсэн мөрчлөө бас өөрөөрөө байхыг хичээсэн байх гэж бодож. Тэгсэн мөрчлөө ийм хөөрхөн жижигхэн бас юунад хавчаарнууд ингээд оруулаад ирсэн маа. Тийм айгуу гоё хөөрхөн чимээг болж гисэн байна. Тэгээд ийм спортлог стилийг бас ийм casualтай хайлтсан. Ийм хөөрхөн стилтэй. Тэгээд айгуу гоё үстэй юм байна. Тэгээд ийм үсэн олыг чиний стил имиж мөр айгуу гоё чимэг нь болж өгч ин гэж би бодож байна. Тэгээд ямар гоё урт үстэй бэ. За дараагийнх нь одоо би баси. За. За миний өнөөдөр хувцас болохоор юм байгаа. Oh nice. Өстой гоё юм. Jorts гэдэг байгаа шүү дээ. Урт шортыг одоо Jorts гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ дээгүүрээ бас юм өнгөлөг гоё юм сүнгээ 100 нас орж байгаа чинь тий одоо нэг хавруулаад гэж жоохон сэтгэл гэгэлзээд байгаа шүү дээ. Тэрийг бас айгуу гоё илтгэж өгч байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд чамайг бодвол арай нээлттэй. Одоо ер нь бол ингээд харсан ч гэсэндээ хоёр ингээд тэгээ кофе шопт ч юм уу сууж байгаа юм бол очоод юм асууя гэвэл чамаас илүү асуухаар чи надад илүү хариулах юм шиг надад санагдах байхгүй яа. Чи болохоор нэг жоохон илүү татгшоогоо байх юм шиг тийм мэдрэмж ол төрүүлж байна. Тэгээд бас юм хөөрхөн бас таад ер нь юм хавчаараар гоё хосолт юм уу. Айхуу хөөрхөн бас харагдаж байна. Бас гоё өстэй юм байна. За дараагийн би бас чи Марлаа. би болохоор ийм бүрчтэй юм өмсөд тэгээд ингэсэн. Бас амар хөөрхөн. Та ер нь бас бүгд айгүй гоё хувцалсан байна. Тэгээ чиний vibe болохоор надад нөгөө нэг 90-ад оны нөгөө яг нэг sitcom-уд гэдэг шүү дээ тий. Friends ч гэдэг юм уу, тий Sex and the Series гэдэг юм уу. Тэр одоо юунууд шиг айгүй гоё санагдаж байна. Тэгээд яг нэг Rachel нэг юм хувцалсан гэдэг баха. Би яг өглөө өмсөж байхдаа бодсон байхгүй. Яг тийм Friends юу шиг санагдаж. Тэгээд тэр нь бас айгүй гоё тогтоо. Тэгсэн мэтлээ жоохон юм дээр үеж шиг мэдрэмж нэг мөрөвчтэй өмсөн нэг жоохон бах нэг өмсдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр бас нэг юм бас хүүхэд насныг санагдуулсан бас тийм гоё look гэж хэлмээр байна. За. Яа, ямар хөөрхөн хавчаар нь юуны төрөнтэй айгу нүдэнд тасч штэ. Тэр хөөрхөн баан хийцэн тэгээ хавчаартай. Тэгээд айгу гоё юм өнгөлөг, пастел цэнхэр өнгөтэй юм палаж байна. Тэгээд ихтэйхэн байхаар ванс хүнссэн байна. Тэгээд юм хөөрхөн бас тийм зөөлхөн үр хөвчтэй. Айгу нэг юм cutesy гэж хэлмээр байна те. Ингээ юм өхөөртөн мэдрэмж төрүүлж байна. Дараагийн асуулт нь одоо ингээд интернетээр амар хувийн өнгө ярддаг болсон шүү дээ. Personal color ингээ тгий гэл тэр тухайд ер нь хүнд яг юм тодорхой хувийн өнгө гэж яг байд юм уу? Эсвэл хүн тухайн одоо наснаасаа ч юм уу, улирлаасаа ч юм уу хамаараа хувцас сонгох хэрэгтэй юм уу? Харин тийм ээ. Ер нь бол интернетээр айгүй олон суурсаас айгүй гарч ирж байгаа юм мэдээлэл шүү дээ. Юуны түрүүнд бий бол өгөрцүүлэх гэхээр яг тодорхой цогтөг өнгө гэж хүн болгонд байдаг. Тэр бол яг үнэн учраас энэ одоо бас зөвлөгөө ингээд хүмүүст айгүй хүрээд байна шүү дээ. Тэгээд яг би бол үгээр зөвлөдөг вэ гэх юм бол яг одоо ингээд тэр чинь 12 улирал гэдэг байхгүй юу. Тэгэл нэг хавар намар өгөл 100 тэр дотроо дахиад 3 улиралтай гэх тэнгууд ингээд нэг улирал чамд өгөөд тэрүүгээрээ одоо ер нь насаараа хувцлаа гэдэг одоо нэг тийм дүрэн байгаа. Дүрэн гэдэг зүйл чинь өөрөө яах гэж бүтээгддэг вэ гэхлээр амьдралыг хэлбэрчлэх гэж яг юм гоё тинейжер насн дээрээ байгаа эсвэл яг юм стил имижтэйгээ тоглох дуртай хүмүүс бол би дүрмд бити баригдаарай гэдгийг зөвлөх дуртай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд.
Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinova брэнд. Одоо ингээд сошиал тренд болж байгаа хувцлалтууд байгаа штэ. Тэрийг одоо даган дуурайж одоо бид нар худалдан авах нь ер нь зөв байдаг болов уу? Бүх трендийг дагахгүйгээр энэ дундаас хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр надад тохирох тренд юу вэ гэдгийг л эхлээд ойлгох хэрэгтэй гэсэн. Юу нь миний стилийн хэсэг байна вэ? Энэ хэрвээ тренд биш байсан бол би энийг худалдаж авах уу? Үнэхээр тренд биш, хүмүүс бүгд өмсөөгүй байсан ч би энийг худалдаж аваад энэ намайг аз жаргалтай болгож байгаа зүйл мөн үү гэдэг асуултанд хариулчвал окей, худалдаж ав. Үгүй бол тэр трендүүдийг хажуугаараа өнгөрөөх л ер нь аль хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх трендийг даана гэвэл бид нар хизээч угаасаа гүйцэхгүй. Таны бодлоор одоо өсвөр насны охтууд хувцлахдаа ямар алдаа гаргадаг вэ? Бусдад таалагдахын төлөө ямар нэгэн одоо тэр хүрээлэлтэй таалагдахын төлөө өөрийгөө алддаг. Тэр бол миний бодлоор хамгийн том алдаа. Одоо яадаг вэ гэхээр одоо тодорхой юм анги дотроо байхад нэг группт ч юм уу хуваарлагдчихдаг. За эсвэл нэг тодорхой хөгжим сонсох дуртай учраас тэр хүмүүсийн группт байдаг ч юм уу. Одоо жишээл Morning Star сонсох дуртай байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол яг юм Morning Star-ыг тодорхойлсон яг тэр одоо хэсэгтээ таалагдахын тулд яг тэгж хуцалдаг ч юм уу тий. Тэнгүүд нөгөөний бидний нөгөө хувь хүний онцлог маань энэ дээр алдагдчих гад байдаг. Тэнгүүд хамгийн чухал зүйл чинь болохоор өөртөө тухтай байгаад хувь хүний онцлог маань юу вэ гэдгийг бусад хүмүүст харуулгаар хуцлах гэдэг чинь одоо миний мэргэжлийн хийдэг зүйл байхгүй юу. Би яг хүмүүст яг юу гэж зөвлөдөг вэ гэхээр юуны төрөнд чи өөрөө хин бэ гэдэг чинь хуцалтаас чинь харагдах маш чухал хэсгүүд энийг. Ер нь олон хуцалт гэдэг чинь бидний эзэмшиж байгаа мэргэжил тий одоо хил ус гарал үүсэлтэй ижилхэн одоо хүн чамайг харангууд шууд 3 секунд дотор ямар нэгэн байдлаар дүгнэлт хийн. Тэнгүүд чи хин бэ гэдгийг өөрөө үггүйгээр тодорхойлж болох зүйл чинь хувц учраас үүн дээр чи хин бэ гэдэг зүйл чинь хамгийн түрүүнд бүр ингээд бүх зүйлний эхлэл гэдэг учраас яг тэрийг илүү анхаарасаа гэж хүсэж байна. Нөгөө талаасаа бас хэтэрхийх тренд дагаах байх. Хэтэрхийх тренд дагаад тэгээ тэнгууд нөгөө нэг хэрэггүй зүйлс айгүй их мөнгө өрөөд ч юм уу аав ээжээс авч байгаа мөнгөө ер нэг юм нэг цамц аваад бүр ингээд би тэрийг л аммаараа гэсэн мөртлөө дараа нөгөөдхөө өмсдгүү ч юм уу нэг тиймэрхүү тохиолдол маш их байдаг шүү дээ. Тэгмээ тэр нь юунаас болж байгаа гэхээр дахиад л бид нөгөө би энийг өмсөх үү би үнэхээр яг хин бэ гэдэг асуултаа дахин бодоогүй учраас бас нэг тэр үеийнхаа сэтгэл хөдлөлөөр авчих гад байдаг. Жишээл чиний Jenny байгаа гэж утсан шүү дээ. Тэнгүүд Jenny яг өдөр тутамдаа юу өмсөж чинь Jenny сургуульд явах байсан бол одоо чиний амьдралын хэм маягт байсан бол тэр хүн юу өмсгөө гэдэг зурагнуудаа нийлүүлэнгүүтээ нэг том mood board гаргаж байгаа. Mood board гэдэг нь одоо хүн болгонд плейлисттэй байгаа шүү дээ утсан дээр. Тэнгүүд mood board гэдэг бол чиний хувцсны плейлист л гэсэн үг. Тэгээд тийшээ ингээд анзаараад харах юм бол ер нь бол плейлистээс чи ямар хүчин сонсдгоор ч анзаараад чи хин бэ гэдгийг ойлгомжтой болчихсон шүү дээ. Тэрэн шиг тэр хувцснуудаа анзаарч хараад давтагдаж байгаа хувцснуудыг энэ хусын хашуугинд оруулах. Одоо жишээлбэл Jenny маш их хэмжээгээр юм бариудаа топнууд өмсдөг шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийг бас нэг хитрхий бас нэг онгорхоо биш. Надад яг тохирохоор тэр топнуудыг энэ харж байгаа. За топ юм байна. За эсвэл юм өргөн джинснүүд байгаа юм байна. Гэх мэтчлэн хамгийн их давтагдж байгаа хувцснуудыг энэ тэндээ шилж авангуудаа тэднийг нийлүүлээд олон лүгүүд бүрдүүлжлэхээр яг тийм маягаар ажиллах юм бол бид нэр хэрэгтэй ч худалдан алдаа хийн, өөрийнхөө ч стилийг тодорхойлчин. Тэгээ цаашдаа ч гэсэндээ тэр mood board-ноосоо хаашлуул би илүү гоё стилтэй болохгүй, илүү ингэж өөрийгөө мэдрэх вэ гэдгээ нүднийхэн доор ингэж харчдаг байхгүй. Яг тэгэж бол mood board-ыг бүрдүүлэхийг бүгд Pinterest-тэй байх тий. Pinterest дээр board үсгээд одоо энэ хаварч гэдэг юм уу тий. Би бол байнга тэгдэг байхгүй. Энэ хавар надад таалагдж байгаа, mood маань таалагдж байгаа уснуудаа бүгдийг сэлж аваад дараа нь нэгэд харангууд оо би чи нэг юм бариул сорож авмаар исэн юм шүү дээ. Тэгсэн бол миний бүх лүкүүд болчихсон юм шүү дээ гэдгийг харчдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол юм visualize хийгээд юмаа ингээд нүдэн дээр нөгөө dream board гаргадаг шиг бас хувцсны тийм board гаргачвал бүр айгуу гоё болчихдог. За тэгвэл хэдүүлээ одоо мишэлэгчид таслаад хувцсыг сонгож өгцгөөё. За би гэл хувцсыг аваад ирье. Яа ингээд мишэлийн маань хувцснууд. За одоо ингээд амжигч маань надад хувц сонгоход туслах гэж байна. За ямар хувцнууд байна? Гэхдээ айгуу гоё өнгөлөг шүү дээ. Бүх гоё тод өнгөнүүд байна. Тэгээ энэ жишээ айгуу гоё trendy butter yellow байна. Ягаангоос эргээд трендэлж байгаа тийм хөөрхөн тухтай. Айгуу эмэгтэйлэг цамц. Энэ гэхдээ надаа юуны төрөнд айгуу нүдэнд туслаа. Тэгээ саатай болохоор бас юм баяр
маярын нэг тийм мэдрэмж өгдөг шүү дээ. Ер нь тийм баярын хувцсанд чи ихэнхдээ нэг юм силикэн ч юм уу, саата ч юм уу ингээ гэрлэр тоглож өгдөг хувцсанд байдаг. Тэгэхээр хоёулаа маргааш төрсөн өдөрт ер нь чи ямар одоо юуны төрөн чи ямар мэдрэмжтэй баймаар вэ? Ер нь тэгэл эмхтээлэг тэгсэн мөртлөө гоё крашийнхаа нүдэнд тосох үед бусаа содон тиймэрхүү л баймаар. Гэхдээ би энэ цонцыг сонсчтой юм. За тэгв. Тийм тийм тухтай мөртлөө эмхтээлэг тэгсэн мөртлөө бас анхаарал татгаар яагаад гэвэл ийм үстэй тий тэгсэн мөртлөө ийм гоё гялтгоор байгаа учраас гэрэл мэрэлтэй бас айгу тоглож өгч. Тэгээ дээрэс нь ер нь бол нөгөө эрэгтэй хүмүүс тод өнгөрөө шууд анхаарал татдаг байхгүй юу? Сонсоод аваарай. Одоо нөгөө кино минон дээр нэг юм гоё ихч орж ирэх алхахаар дандаа нэг улаан нэг юм байдаг штэ. Улаан уруул юм бодог, улаан эсвэл өсгий тогтол, эсвэл балаж. Тэгэхээр юм улаан ягаан өнгө бол эрэгтэй хүний нүдэнд шууд эмхтээлэг, шууд юм гоё одоо дур булаан тийм нэг тийм одоо мэдрэмжийг төрүүлэхгүй. Тэгэхээр ер нь бол ийм тод өнгөнүүд дундаасаа энэ өнгөнүүдээс илүүтэйгээр ягаан өнгө нь бол илүү гоё болно гэж бодож байна. За тэгээд энэний доор хоёлаа юу өмсгүн? За энэ болохоор өмд байгаа юм байна. Энэ болохоор дааш. Энэ болохоор юу? Юпг. Урт юпг. Энэ уг нь айгуу гоё юпг юм. Тийм. Гэтэ энэ тийм зохицохгүй. Зохицохгүй. Зохицлын хувьд бол Ингэч тийм үү хоёлаа энийг өмсөд гадуур нь наадахаа өмсөд тэгээд доогоороо зүгээр юм гоё эвтэйхэн кет ч юм уу тий динг ч юм уу эсвэл бүүтс ч юм уу тавтлаа юу байгаа. Тийм тэгээд өмсчүүл яг юм хөөрхөн болох юм болов уу? За хоёлаарсан өмсөд ороо. Тэгээ. За. Нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгчийг дуртаад өгье. Terranova брэнд нь 20-35 насны эрэгтэй эмэгтэй бүх төрлийн хувцсыг Итали улсаас оруулж ирдэг. Бас нэг гоё зүйл нь бүх салбарт 7 хоног болгон хувцас шинжилдэг. За тэгэхээр бидний өмсөн хувцас бас яг Terranova-гаас авчирсан хувцснууд байгаа. Тэгээд өнөөдөр бас яг хувцсны талаар илүү зүгээр л байдаг үлгөөд орхидог зүйл биш юм байна. Ингээд зохицуулдаг юм байна гэдгийг нэлээд бас сайн ойлгож авлаа гэж бодож байна. Би болохоор танаас нэг зүйл асуух гээд тэгээд нөгөө би яг нэг худалдаа авалт хийхээр сэтгэлийн өөрлөөр авдаг байхгүй юу? Яг нэг гоё л харагдчих юм бол авахгүй л гарахгүй. Тэгээд авдаг. Тэгээд авангуудаа дараа нь ингээд өмсөхгүй, ашиглахгүй, хэрэглэхгүй тэгээд тийм хувцснууд ингээд хөглөрөөд надад одоо бараг нэг чимдаан дөрөв тийм хувц байгаа. Тэгээд танд тиймэрхүү асуудал тулгарх үе та тэр нөгөө өмсөхгүй байгаа хувцснуудаа яаж шийддэг вэ? Шийдвэрлэдэг вэ? Хүнд өгөх одоо ингээд дүүнэртээ өгөх ч юм уу тий эсвэл нөгөө нэг хэрвээ тагтаагаа тий нэг их өмсөөгүй яг шинээрээ байгаа мөртлөө үнэхээр өмсөдөг хувц байдаг шүү дээ тий яг өмсөн гэлээ нэр бат итгэлтэй авсан мөртлөө цаг нь таараагүй ч юм уу тэгэл ямар нэгэн байдлаар өмсөөгүй тэнгүүд тэр хувцснуудаа одоо нөгөө дахин зарах боломжууд аяг гарч ирээд байгаа шүү дээ. Нэг үе яваад бол бас хүмүүс амир тэрэнд нээлттэй болсон. Үнэхээр л өмсөөгүй юм чинь тэрийгээ одоо нөгөө дахин зарах боломжтой пэйжүүдэд өгөөд ч юм уу, thrift shop-уудад хандгалаад ч юм уу, тиймэрхүү байдлаар ерөөхдөө бол хувцснуудаа өгчдөг. За тэгээд тэндээс хэрвээ нэг жоохон мөнгө ороод ирэх юм бол за тэр мөнгөөрөө яг одоо нөгөө өөртөө та өмсөн гэсэн хувцас худалдаж авдаг гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө юм тодорхой хэмжээний зөв эргэлзэн дээр явагдаад байдаг байхгүй юу? Гэхдээ бас яг юм өмсөөгүй мөртлөө ингээ олон жил хувц болсон хувц байдаг. Гэхдээ би тэр хувц эргээд ирнэ гэдгийг мэддэг. Одоо ингээ тренд нь өнгөрцөн. Одоо яг өмсөх гэхлээр нэг тийм одоо сэтгэл хөдлөлт болохгүй байгаа. Тэгтээ би яг энэ хувцсыг үнэхээр надад таалагдж байгаа гэдэг юм бол би тэр хувцаа хадгалцдаг байхгүй. Тэгээ нэг 2-3 жилийн дараа анзаараад харангууд тэр хувцыг юм шинээр хардаг. Тэгээд тэрийгэ шинээр ингээд тэр хооронд ч миний хувцсан шүүгээ бас өөрчлөгдсөн маа штэ. Тэнгүүд тэр одоо цамцтай жишээл зохицох өмднүүд гараад ирсэн байдаг ч юм уу. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг үнэхээр би надад таалагддаг зүйл байх юм бол авч үлдчихдэг байхгүй. Тэгээ нөгөө талаасаа эсвэл одоо нэг юм гоё чанартай одоо нэг юм арьсан хөрөм ч юм уу тэгээ нэг нээжээс өвлөгдөж ирсэн нэг готл ч юм уу тиймэрхүү нэг гоё хувцас гэдэг. Тэр чинь айгуу гоё түүхтэй хувцлахоор тэрийг ингээд бас шууд хай гэж бол би зөвлөхгүй тэрийг бас байлгаж агаад хэсэг хугацааны дараа нэг гаргаж ирж харчаад за чамайг өмсөх цаг нь болж юу? За яг болоогүй бол дахиад хадгалчихъя. Тэгээ болтол нь ер нь бол хадгалах зарим хувцснууд бол байдаг. Тэгэхээр тэднийг бас айгуу бодолцож үзэж агаад нөгөө дараа нь харамсахгүй тул нэг зарчаа дараа нь харамсдаг ч юм уу тиймэрхүү бас байдаг шүү дээ тийм. Гэтэ нэр яг тийм юм ээж юм бүр 20 жилийн өмнө өмсөжсэн хөрөмийг одоо харахад яг минийх харин яг тренд л тэр бас яг гинт бодогдсон. Одоо жишээл өнөөдөр чиний өмсөн байгаа бас нөгөө нэг тий jumpsuit-тэй адилхан.
одоо жишээ нь 10 жилийн өмнө ингээд өмсөнгөд хүмүүс жоохон дээр үеийн хүмүүсийн хүн гэж хардаг байсан бол одоо нөгөө нэг мод эргээд ирж байгаа учраас энэ чинь харин амар гоё винтэж те айгу гоё хайрлагдаж өмсгдсэн хувцас шиг одоо харагдаж байгаа байхгүй тий. Тийм шүү. Би яг сая таны нөгөө нэг мишэлэгчэд хувцас сонгож өгч таарсан байхгүй юу? Яг энэ юпгний үдэн гарч ирэнгүү таны ингээд бэлхүүсээ илүү тодтуулж өгөөд ийм гоё нарийнхан бэлхүүстэй мэдээлэл гаргаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнтэй холбоо дахиад нэг асуухад хүн болгонд ялангуяа охтуудад ийм өөрийн гэсэн галбир байгаа шүү дээ. Лирийн галбир байна. Эсвэл ингээд янз бүрийн галбир байна. Тэрийгээ яаж одоо магадгүй лирийн хэлбэртэй охтууд маань ийм том гоёндаа жоохон дургу байс. Би жоохон тийм байхгүй юу? Том гоётой да гэдэг. Тэрийгээ яаж засаж буцлах уу? Галбираа яаж юм зохицуулж буцлах уу? Одоо чан дээр жишээ аваад үзэх юм бол чи яг 100 хуцалсан байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол чиний биений хамгийн сонирхолтой хэсэг нь юу харагдаж байгаа гэхээр дээдлийн хэсэг буюу одоо энэ нөгөө хэвтэй суудалтай полар руу анхаарал хандаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд галбир чинь за яг галбирыг яриул ингээд зөндөө их юм байгаа гэсэн чинь ерөөхдөө нэг 5 галбир байдаг. Эмэгтэй хүний галбир тунд. За тэгээ элсэн цаг, лир, уруу харсан гурвалжин. Одоо лирийн нөгөө тал нь гэсэн үг. Одоо лир маань ташаа маань жоохон өргөн бол уруу харсан гурвалжин болохоор бидний мөр өргөн. Тэг ингээ эргээ харангууд уруу харсан гурвалжин шиг харагддаг. Нэг нь болохоор нөгөөд нь болохоор тэгш үнцэгт буюу ерөөхдөө бол ингээ харангууд нэг юм жоохон тайл маань гарч ирээгүй галбирууд байдаг шүү дээ. За тэгээд алин буюу хичнээн их одоо ингээ таргалахаар жоохон ингээ гидс маань жоохон хальчаад байдаг. Тэгсэн мөрчлөө хөлмөн дандаа туранхай байдаг. Нэг тийм болсон галбиртай өгсөд байдаг шүү дээ. Тэнгүүд тэр галбирууд дундаас хамгийн түрүүнд анзаарах зүйл нь юу вэ гэхлээр миний биений хамгийн өргөн хэсэг хаана вэ гэдэг. Тэр чинь бидний нөгөө галбирыг тодорхойлдог. Тэгэхээр 3 хэсгээс галбир бүрддэг. Мөр, бидний бэлхүүс болон ташаа. Тэгмүүд энэ 3 цэгүүд хаана огтлцож байна вэ гэдгийг нь анзаарах юм бол галбираа ерөөхдөө ингэж гаргаад ирдэг гэсэн үг. Одоо чиний үед жишээлбэл хоёулаа жоохон өргөн ташаатай гэж ярьж штэ. Энэ бол угаасаа бидний биологийн бүтэц учраас хоёул энийг өөрчилж чадахгүй. Тэгмүүд чипторийн галбирын хамгийн өргөн хэсэг нь биеийн доод хэсэг та ярьдэн штэ. Тэгмүүд яах вэ гэхлээр анхаарлыг биеийн дээд хэсэг рүү авчирна гэсэн үг. Тэгэхээр чи аль болох мөрөө илүү өргөн харагдуулах юм бол ташаа чинь тэрний хажууд илүү өргөн харагдахгүй байхгүй юу? Тэгэхээр энэний нөгөө нэг логик нь эсэргээрээ байх хэрэгтэй гэсэн үг. Ташаагаа нарийнхан харагдуулъя гэж бодохгүй эсэргээрээ би мөрөө хэрхэн өргөн харагдуулъя гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд мөрний хажууд ташаа маань яг пропорцтой харагдана л гэсэн. Тэгэхээр өнөөдөр чи бүр айгүй зөв хуцалсан. Яад бол одоо хэвтэй суудал маань бидний мөрийг өргөн харагдуулдаг. Хэвтэй суудал чинь юмыг ер нь жоохон урт харагдуулдаг шүү дээ. Тэнгүүд энэ хэвтэй суудал маань чиний мөрийг өргөн харагдуулж байгаа учраас чиний ташаа руу анхаарал их явахгүй байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь принттэй буюу илүү өнгөлөг байгаа. Өнгөлөг юм руу бас хүний нүүдэл их тусдаг. Тэгэхээр ивент тэтгэгчид ордээ. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр болохоор Cotex хамтран ажиллаж байгаа. Тэгээд Cotex маань болохоор Good Feel Ultra Slim нь болохоор маш нингэн. Тэгэхээр бид нөгөө хөдөлгөөнд нэвтээхэн хүссэн хувцас өмсч болно гэдгээрээ даваа талтай байгаа. Тэгээд манай Мишель маань бэлэн болсон байна. Бүгдээрээ Мишелигаа хүлээн авцгаая. Ёо, ямар хөөрхөн илүүтэй, хөөрхөн үлдээд харагдаж байна. За ийм болсон байна. Тэнцэлт нь гацгаа. Тэ илэрээ. Өстө хөөрхөн. Мен бүр энэ нөгөө гой хөлтэй энэ бэлхүүсийг нөгөө хүүдээний джинсний дотор бол харагдахгүйсэн байна шүү дээ. Тэнгүүт одоо ингээд бүр айгүй хөөрхөн эмгтээлэг нөгөө bubble skirt дээ шүү дээ. Тэнгүүт энэ маань бас ингээд амар хөөрхөн нэг эмгтээлэг мэдрэмжийг нөгөө улам дэмжиж өгөөд тэгээд тэгсэн мөрчлөө айгүй гоё анхаарал татгаар. Тэгээ өс нь гоё юм. Өсийн л бас дахиад нэг магтчихъя. За. За ихтэй 10-аас хэдэг өгмөрөө. 100. Шууд 100 үгүй. Тойрын 10-аас 10. За ийм болсон байна. Надад ч гэсэн маш гоё таалагдж байна. Тэгээд манай crush ч гэсэн надад гэдэг хэвгүй. Тэгээд Аранжи ихчтэй манай урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа гэд Suicide компанийнхаа супер сүгээрээ дайлж байна. Тэгээд бид нэр бас Аранжи ихчтэй зориулаад гарын бэлэг бэлдсэн байгаа. Таад маань нэлээд юм ирсэн бах те. Дараа надад гоё ярьж өгөөрэй за. Баярлалаа. Ямар хөөрхөн. Cotex болон Splat брэндийн гарын бэлэг шүү. За тэгээ та эдтэй маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээ маргааш бас гоё баярлаарэ. Тэгээ та эдтэйгээ бас юм хөөрхөн охтодтой суугаад тэгээд нэг доторх бас нэг юм тинейжерээс үе манаас санаанд ороод тэр охин бас гоё сэргээд надад нэг тийм гоё мэдрэмж төрлөө. Тэгээ та эдтэй амжилт хүсье. Тэгээ удахгүй болцгаахаа. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр сүүгийн
Өкөр очичээ. Баярлалаа. За. Хөрх юм би. Сара. Загварын цаг. Гоё нөө. Гоё юм. Гэтэ энэ жоохон палажных нь өнгө нь ганцсан юм шиг харагдаад бах юм. Чам тэгээд санагдаж байна уу? Тэгвэл би нэг зүйл санал болгоё заяа. Би аваад. Бойлчуд дахиж аавна гэж юу аах вэ? Гэтэ уул нь жоохон цайруулаад өнгийг оруулчих гоё юм тийм. За энэ болохоор Биомиогийн одоо хувцсны өнгө сэргээдэг угаалгын нутаг гэхгүй юу? Тэгэхээр на палаж ч мөр цоошин юм шиг болно. Заяа. Ухаалаг сонголттой юм аа. За авчих. Баярлалаа. За тэгэхээр охтуудаа өнөөдрийн дугаар бол өсвөр насндаа хувцалтаа хэрхэн тохируулах уу, стил имижээ яаж олох уу гэдгийг стилист 10 хичээсээ суралцж авлаа. Дугаартайгаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Би нэг юм хэлье. Хоол боловсруулалт дархлааг дэмжих шинэхэн жимстэй Forvita йогурт. Баярлалаа. За тэгээ охтуудаа дараагийн дугаарт юу үзмээрээ саналаа хэлгээгээрэй. Баярлалаа.